Өглөөний ерөнхийдөө 6 өнгөрөөл эхний хүүхэд ирж байгаа. Тэгээ эхний ирсэн хүүхэдтэй хүлээж авах хүсвэл хариуцлагатай жижиг тэр өдрийн жижиг багш бас 7 цаг 30 минут гэхэд бэлэн ирсэн байдаг. 7:55-аас бол төрийн дуул яваад 8 цагаас хонх дугаараар тэгэл хичээлийн нэг өдрийн ажил эхэлдэг дээ. Шинийг хүслийн өглөө, шинийг авчрахны өглөө. Зөвхөн балчир үрсэл эзэд нь байдаг эрдмийн өргөөний нэгэн өдөр ийхүү эхэлдэг. Сайн байна уу гэд мэндэлд сурахаас, хоцрохгүй төлөө эртлэн босхоос, сурч мэд хийх хүсэх их тэмүүллээс амьдралын хичээл боловсрал эхэлдэг. Хонхны дунаар танхимдаа цуглж, эрдмийн их талайд өдөржин шумбах тэдний хүсэл мөрөөдлийн далжигүрийг ургуулах эрхэм багш нар нь ч танхимдаа цуглжээ. Тэд бол байгуулагдаад 5 жил болж байгаа нийслэлийн Баян зүрх дүүргийн 155 дугаар сургуулийн эрхэм хамт олон. Хүслийн өглөө, шинийг авчрахны Хамтдаа бүтээсэн 5 жил. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн засаг даргын захирамжаар А1340 гэсэн захирамжаар анх сургууль маань байгуулагдсан байдаг. За түүний дараа 2021 оны 3 сарын 3-нд Баян зүрх дүүргийн засаг даргын B52 захирамжаар миний бие томилогдож энэ сургуулийн анхны захирлаар гээд ирж ирсэн. Тэгээ энэ жил 2025-аас 2026 оны хичээлийн жилд бол энэ манай сургуулийн нэг онцлог бол энэ хичээл сургалт үйл ажиллагаа явуулаад 5 дахь хичээл рүүгээ бид нэр ингээд орж байгаамаа. Тэгээд одоо манай сурагч эцэг их багш нар маань хамтдаа бүтээлсэн 5 жилийн сургалт үйл ажиллагаанд оролцоод энэ хичээлийн үйл ажиллагаагаа эхэлсэнтэй гэдэг бидээс баяртай байгаамаа. Хүүхдийн хүсэл сонирхол дээр тулгуурласан ямар сургалтын үйл ажиллагаа байвал үр дүнтэй байх вэ? 155 дугаар сургууль менежмент арга зүйн хувьд шинэлэг, үр дүнтэй байх ямар арга зүйг сонгон хэрэгжүүлэх вэ гэдгийг хамгийн ихэнд анхаарах төлөвлөхөөс удирдлагын багийн ажил эхэллээ. 2021-с 2022 оны хичээлийн жилд бол нийслэлийн одоо улсын хэмжээний бүх сургуулиудыг менежментээр гүйцэтгэл хөдөлгөөр үнэлж эхэлсэн ийм он жилүүд байсан. За тэгээд бид нар ч одоо сургууль шинээр байгуулагдсан, нэг хамт олон, нэг баг болгох олон шинэ багш нар байсан. За менежментийг хэрхэн хийх вэ гэдэг дээр бол нэлээд сайн судалгаа гаргаад нийтдээ нэг 6 чиглэлээр менежментийг хэрэгжүүлээгээд эхэлж байсан. Одоо нэгдүгüүрт нь бол хөтөлбөр хэрэгжилт, хүүхд хамгааллын бодлого, багшийн манлайлал, удирдлагын манлайлал, за ингээд эцэгчүүдийн оролцоо гэх мэтчлэн одоо бидний хамгийн гол одоо сургалтын байгууллага амин сүнс болсон энэ 6 зүйл дээр сургуульд тулгуурлаад сургалтынхаа менежментийн үйл ажиллагааг бид эхэлж исэн юм байна. Ингээд 6-7 хүнтэй багт анх орж ажиллаад багш нарын сонгон шалгаруулалт зарласан, багш ажилтныг сонгон шалгаруулж авсан. Зарын дагуу энэ сургуулийг олж хайж яваад олоод ирээд тэгээ сургалтын менежерийн сонгон шалгаруулалтанд орж шалгалт өгөөд тэнцээд менежерээр ингээ анх ажилд орж исэн. Тэгээ намайг анхын сургуулийн босгыг алхаад орж ирэхэд маш олон хүүхдүүд буужгансан, багш нар ч буужгансан сонгон шалгаруулалтанд оролцоод шинэ сургуулийн тийм үеэс эхэлж ингэж ажилд орсон байна. Үүдний техникээс хавуулаад юуч байгаагүй. Одоо бидний ширээ сандалж байгаагүй. Манай захирал өөрөө өрсөлдөх хурлын хүн. Өөрийнхөө шийдлэр сургуулийнхаа логоноос эхлээд бүгдийг одоо өөрөө хийсэн, гар бие оролцсон. Одоо сургуулийн коридорт байгаа самбарууд байгаа. Бид нэр аль болох орчин үеийн өнгө дизайнаар төрслөх урлагийн багшаа, технологийн багш эднэрээ эртхэн ажилд оруулаад тэгээд бол энэ ангийн сургуулийг үүдний хэсэг бүгдийг эхнээс нь хийсэн. Боловсролын байгууллагын хөлгөгч хүч болсон багш нарын сонгон шалгаруулалт эхэллээ.
Орчин үеийн менежментийн болоод нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд судлаачид ч гэсэн техник, технологи, хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж байгаа энэ цаг үед роботтой, машинтай өрсөлдөх гол хүчин зүйл нь хүнийг хүн болгодог ур чадварууд буюу зүрх сэтгэл, сэтгэн бодох, энерхид чиглэсэн зөөлөн ур чадварууд юм а гэдгийг дуу нэгтэйгээр баталж эхэлсэн. Энэ аргыг сонгох нь ирээдүйд амжилт авч ирнэ гэж удирдах багийнхан зөвлөлдлөө. Монголын ирээдүй болсон, орныхаа ирээдүй болсон хүүхд очуудыг сургаж хүмүүжүүлж байгаа багш бол нэг нэмэр өөрөө их зөв хандлагатай, зөв үзэл бодолтой байх хэрэгтэй. Тэгээд дээр нь ёс зүйтэй байх хэрэгтэй гэдгийг бол манайд энэ байгууллагын яг тулгуур зарчим болгоод байгаа. Тэгэхээр яг эндээс өөрөө бид нэр одоо энэ дотор ажиллаж байгаа хүн болгон хүүхд чи өөрөө толны тусгал шүү дээ. Олон сайхан багш нар авсан. Тэгээ олон зөв хандлагыг л ер нь голчилсан доо. Манай үүднээс орж ирэхдээ л тийм ээ харилцаа хандлагын талаар мессеж өгөгддөг. Хүн хандлага нь зөв бол сэтгэл нь зөв байдаг л гэж захирлт хоёр бол ярьж өгсөн дээ. Анхныхаа бага бүрдүүлэхдээ энийг голчилсан. Нэхлэн модогч аавна гэж сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Тэгэхээр ирж шалгалт өгөөч гэд. Тэгээд би очиж шалгалт өгөөд тэгээ 91%-аар тэнцээд анх сургуультай ирж бол захиралтайгаа уулзч байлаа. 7 сарын 1-ээс ажилдаа томилогдож ирээд хавлага техник хэрэгсэл байхгүй сургууль байсан учраас боловсролын яамнаас одоо санал ширээний асуудал хөөцөлдөж за тэгээ агуулгаас нь санал ширээгээ татах манаач нар маань санал ширээгээ ухсрах гэд ийм ажлууд өрнөж байгаад ингээд 8 сарын дундаас эхэлж бид нар багшийн сонгон шалгаруулалтаа зарлаад ингээд анх 2021-с 22 оны хичээлийн жилд 60-аад багш ажилчидтай гэж үйл ажиллагаагаа эхэлж байсан. Би энэ сургуульд л угаасаа багшаар орчих гэж бодоод мэдээлэлээ явуулчаад тэгээ 8 сард хөдөөнөөс Арангаагаас орж ирэл тэгэл оюурд нагштай ирж уулзаад захирлал нийлээ их шүүлтүр тавьдаг. Нийлээ их ярилцлага хийж тэгээд 16-нд ирж ороорой гэж хэлчихсэн. Би яг тушаалаа гаргуулчаад ирнэ. Яг авны эз гэлсэн чинь авнаа. Тэгээд 16-ны өглөө бэлэн байж гараа 10 цаг гэхэд. Тэгж ажлынхаа гараа эхлээл. Би хамгийн анх нөгөө энэ сургуульд ирэхдээ болохоор энэ сургууль энд байдаг гэж мэдээгүй байхгүй юу. Тэгээд ингээд нөгөө ажиллаа тарж явж байгаад нэг хүн 157 дугаар сургууль хаана байдаг вэ гэж надаас асуухт нь анх би ийм сургууль энд байдаг юм бэ гэдгийг мэдэж аваад тэгээд нөгөө гэр энд ойр нүүж ирсэн болохоор за ямар ч гэсэн тэр шинэ сургуульд очиж уулзч үзье гэж бодоод ирж ийсэн. Боловсрол сургалтын байгууллагын хамгийн чухал хэсэг бол суралцагч хүүхэд. Баянзүрх дүүргийн ойр орчмын 5 сургуулиас анги бүрдүүлэлтэн хийж анхны сурагчдаа бүртгэж эхэллээ. Хүүхдүүдийн анхаарал сонирхлыг татах сургалтын орчин бүрдүүлэх, эцэг эхчүүдийн итгэлийг хүлээсэн ур чадвар, итгэл сэтгэл дүүрэн хамт олон бүрдүүлэхээр анхны удирдлагын баг анхаарал хандуулж шимтэн ажиллаж байлаа. Энэ ч одоо дөнгөж барилга байж байсан. Сандал ширээгүй ингээд бүх юмнууд бэрхшээл их байсан л та. Яг албан ёсны төлөвлөгдсөн тийм хөрмөр биш байсан учраас ингээл одоо бид нэр бол ямар ч байсан хичээлийн жил эхлэхдээ хүүхдүүдэд хүлээж аваад бид нар 680 хүүхэдтэй энэ сургуулийг анх одоо эхэлж ирсэн 1-ээс 10 дугаар анги. Тэгээ одоо бол бид нар энэ хичээлийн жилд нийтдээ 100 гаруй багш 1800 хүүхэд одоо энэ хичээлийн жилд ингээд хичээлж байна. За тэгжэл одоо түүх сургууль маань эхэлж ирсэн энэ түүхтэй тийм. За өмнө 155 дугаар сургууль маань байгуулагддаг байхад 22 дугаар хороо маань одоо манайх чи өмнө хороо хуваагддаг 22 дугаар хороо гэж тусдаа хороо хуваагддаг 32 дугаар хороо ингээд одоо хамт явдаг байсан. За 32 дугаар хорооны сургуультай хүүхдээ ачаал хэтэрсэн тохиолдол хамраа зурагтаар суралцахаар одоо 5 дугаар хорооны сургуулийн өдрөө хуваарлагдаж ингэж суралцдаг байсан. Одоо ингээд яг өөрийн хороондоо өөрийн гэсэн яг сургуультай болсноор хүүхд багчуудад маш том давуу тал болж байгаа. Яг 22 дугаар хорооны оршин суугчдын хувьд ч гэсэн маш том давуу тал болж байгаа. Бидэнд ирээдүгөө даатхан сурч мэд хийх хүсэн мөрөөдсөн тэмүүлэл дүүрэн бяцхан сурагчтай хүлээн авсан анхны намрын эхний хонх дугарлаа.
танхим хичээлээс хүүхдүүд маань танхимын хичээл шилжиж байгаа. Энэ үе байсан. Тэр утгаараа багш нарын хувьд бол нэлээд бас их ачаалттай, ажиллахад бас хүндрэл бэрхшээл их гарсан ийм цаг үе байсан. 11 багангийн багштай, 11 бүлэгтэй, 488 багангийн сурагчтай ингэж сургалт мөржлийн үйл ажиллагаа эхлүүлсэн юм аа. Тэгээд улсын сургуульд анх 21 онд одоо 150 дахь сургуульд анх 1-р анги авахад 56 хүүхэдтэй анх ажиллаж байлаа. Тэгэхэд коронагийн яг үеэсэн. Тэгээд захин танхим хосорч исэн болохоор тэр жоохон надад үнэхээр хэцүү санагдсан. Нэг өглөөний ээлжиндээ захимаар ороод өдрийнхөө ээлжинд болохоор тал хүүхэдтэйгээ танхимаар хичээлээд авах нь жоохон хүндрэлтэй санагдчихсан. Гэхдээ энэ одоо ингээд 5 жилийн дараа үзэхэд үнэхээр жаргалтай, үнэхээр тийм догтлсон тийм өдрүүд өнгөрсөн гэж хардаг. Ангийн маань хүүхдүүдийн төлөвшил, харилцаа хандлага нь тэгээд тэр хүүхдүүдэд нэгтгэж нийгэмшүүлж ажиллах нь бас жоохон бэрхшээлтэй байсан. Ковидын үе байсан учраас бид нар цахимаар хичээлж ирсэн. За бас дээр нөгөө танхимаар хичээлэхдээ хүүхдүүдийнхээ гарыг ариутгахаас эхлээд өглөө ирээд хичээлдээ бэлтгээд бүх хүүхдүүдийнхээ ширээ сандлыг угааж цэвэрлэх тийм ээ. Гэх мэтийн ийм зөндөө олон ажлууд байсан. Анги танхим шин ямар ч тийм тогтчлт байхгүй байсан учраас бид нар ангиа тогтжуулах энэ одоо бүх ажлыг өөрсдөө хийдэг байсан. Баг болж ажиллах чадвар маш сайтай. Олон жилийн ажлын туршлагатай багш нар маань залуу одоо шинэ төгсөгч багш нартаа зааж сургаж тэднээсээ бас сурж суралцаж бүгдээрээ ингээд мэргэжлийн багаараа үргэлж хамтдаа ингэж ажиллаж сургалтын орчин, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх түүний одоо үр дүнтэй чанартай байхын тулд хичээлийн бэлтгэлийг маш сайн хамтарч хийж ингэж ажиллаж чадсан. Ингээд хамгийн анх эрэхтэй 9-р ангийг нөгөө туршлагатай багш нартаа олон жил ажилласан багш нартаа өгнөгээд Монгол хэл уран зохиолын багш Гэрэл Магш Үтэерт 9-р ангийг пүрвжин багш 10-р ангийг нөгөө хамгийн том ангиудын ингээд сонгож өгч ирсэн. За тэгээ бид нар бас нөгөө талаас хүүхдүүд ирж исэн болохоор бүгдээр ингээд нэг анги болгохын тулд бүгдээр өмнөх арга ингээд хамтарч ажиллахдаа өмнөх арга барилаа өөрчилж алив сонирхолтой бүхнийг л одоо хүүхдүүдтэй хаана юу үзүүлвэл сонирхолтой ах уу, хичээл сургалтандаа юу эргэлүүл сонирхолтой ах уу, энэ бүгдийг хамтарч орой шөнө хүртэл сууж хөтөлбөрөө боловсруулж хүүхдүүдтэй хичээл заадаг гэсэн бүтцээ гаргацсан. Одоо багшийнхаа тооцоо гаргацсан ингээ байж итл сургуулиуд ахлах ангийнхаа хүүхдүүдийг өгөөгүй. Тэгээд түүх нийгмийн ухааны 4 багшаас 1 багш нь одоо цаг нь хүрэлцэхгүй байсан. Өнөө 3 багш дээр нэг ганц 2 3 цаг нэмээд 1 багшийн цаг бол ингээд үнэхээр бас бага байсан учраас нэг хамгийн сүүлд орж ирсэн Мигд бол ингээд манай түүх нийгмийн багш байдаг. Тэр багшигаа за чи сүүлд орсноор нь чамааг одоо ингээд өөр сургууль руу шилжүүлж өгье. Зуучилж өгье. Чи ингээд манад ажиллаж болохгүй нэ цаг хүрсэнгүй ийм очир шалтгаантай гэсэн чинь уйлаад халах шаардлагатай болчлоо гэд. Тэгээд тухайн үед бол нөгөө нэг шин төгсөгч дөнгөж ажилд орсон байгаа гэж бодоод айгу баяртай байсан чинь ажилласаа халагдсан. Тэгээд нөгөө ажилдаа нэг хэдхэн хоног ажилласан ч гэсэндээ надад бол ингээд хамт ажиллаж исэн түүх нийгмийн захаар нэгдлийн багш нар маань тэгээд энэ хамт олонд ингээд баймаар санагдсан тийм дотн сэтгэлийг төрүүлсэн. Одоо ч гэсэн яг тийм байдаг. Надад нэг ийм ажлын хамт олон гэхээс илүү нэг ийм миний гэр бүлийн гишүүд юм шиг санагддаг. Тэгээд энэ хүмүүсээс ингээд ондоо газар очивол би ч нөгөө нэг ингээл янз бүрийн юм сонсож байгаа штеп. Бусад сургуулиуд ч юм уу эсвэл ингээл залуу багш нарыг олон жил ажилласан багш нарт нэг юм байдаг гэл те. Тэгэнгүүт нөгөө нэг манай түүх нийгмийн захаар нэгдлийн багш нарт бол ингээд бүгднгийн яг нэг ижил төвшөнд багш гэдэг хүндэтгэлээр нь хүлээж аваад тэгээд яг нэг юм гэр бүлийнхаа гишүүн шиг заан зөвлөөд ингээд хэдхэн хоногийн дотор ийм тухтай санагдсан учраас үлдмэр санагдчихсэн. Гараад явсан. Тэгээ захирлын өрөөнд ороод захиралд уйлж одоо би ямарг байна гэдгийг хэлсэн. Тэгээ захирал маань одоо яах вэ гэж ярилцж байгаад за ямар ч хэлсэн л энэ багшигаа ийм их ирч хүчтэй те энэ сургуулийн төлөө ажлыг үлдээ гэсэн юм сэтгэлтэй үнийг бас явуулчихлахгүй. Мигд болон багшигаа үлдээж исэн. Гэтэл өнөө миний явуулах гэдсэн багш маань өнөөдөр энэ сургуулийн шилдэг багш болсон. Дүүрэг нийслэлийн одоо сургуулийн одоо тэргүүний аврах тийм ээ тэргүүн бариг гэсэн тийм мундаг ур чадар өндөртэй багш болсон байгаад. Анх үлдчихэд номын санч хийжсэн. Хамгийн анх одоо сургуулийн анхны номын санч болж исэн гэх юм уу.
Гэхдээ бол надад номын санд хийж явах хугацаанд би бас нөгөө хичээлээ 6 цагтай байсан. Тэгээ 6 цагийнхаа хичээлийг заагаад ингээ явдаг байсан болохоор нэг тийм номын сан чигээд байна гэж боддоггүй байсан. Яг хоо зааж байгаа цаг маань бага боловч яг бусад нөгөө үндсэн ажлаа бол хийж л байгаа. Тэр багш маань үнэхээр ирч хүчтэй. Түүний хичээл суугаад шин төгссөн багш ирнэ. Анхны хичээлээс нь бид нэр пүүх гэд бүр бүгдээрээ тэгж гарч ирсэн байхгүй. Ямар мундаг багш ээ гэж тэгж гарч ирсэн. Тэгээд л тийм нэг багшийг үлдээсэндээ л одоо баярлдаг да ийм мундаг багшийг явуулаагүй дээ. Баярлдаг. Одоо ингээд нөгөө 5 жил болцоод бодоход манай ангийнх нь надад айгүй их юм зааж өгсөн санагддаг. Би ингээд заагаад нэгсэнхээс яг мэдээж би ингээд хичээлээрээ дамжуулаад шинжлэх ухааныхаа хичээлийг зааж байгаа шүү дээ. Гэхдээ надад ингээд багш байхыг, ангийн аж удирдлагыг хүүхдүүд маань зааж өгсөн юм шиг санагддаг. Тэгээд энэ жил бас нөгөө төгснө гэдгсэн чинь айгүй тийм гонхтой санагдчихж байгаа. Энэ хүүхдүүд төгсөөд явчвал хүүхдүүд маань яндаа гэхээс илүүтэй ангийнхан маань төгсчүүл би яндаа гэж бодож байгаа. Тийм. Уламжлалтай сургалтын арга барил буюу багш төвтэй сургалтаас зайлсхийж, хүүхдүүд өөрсдөө сонирхон судлах сэдлийг төрүүлэх, багш эцэг эхээс судалгааны сонирхолтой бодиттой арга зүйн тусалцаа үзүүлж дэмжих, практик бодит орчинг бүрдүүлж өгөхөд анхаарах нь хамгийн үр дүнтэй сургалтын арга юм гэж үзлээ. Сургалтын менежментийг бол за Японд ямар байдیں۔ Манай одоо судлаачид хэрхэн судлаад ямар үр дүн төрж ирсэн, сургуулиуд маань хэрхэн хэрэгжүүлсэн, хоёрын сургуулиуд ч байж ирсэн. За энэ зүйлүүдийг харьцуулсан судалгаануудаар бас хийгдсэн. Энэ хүүхдийн байршил, одоо байгууллагын маань сургуулийн байршил, хүүхдийн тоон дээр тулгуурласан энэ менежментийн шинэ бодлогыг барих нь их зөв юм байна гэж харж ирсэн л та. Одоо өөрийнхөө менежментийн бодлогыг хэрэгжүүлээд оролцоог дэмжиж энийг анх сургууль дээр хэрэгжүүлчихсэн. За энэ ажлын хүрээнд багш, эцэг эх, сурагч, байгууллагын хамтын ажиллагааны оролцоо хамгийн чухал юм байна. Нэгдүгээр. Хоёрдугаар болохоор энэ байгууллагын ёс зүй, энэ багшийн ёс зүй, тэгээд байгууллага дээр боловсролын байгууллагад ажиллаж байгаа хамтын ажиллагаа их чухал юм байна. Энэ ерөөсөө энэ менежментийн чинь хамгийн гол суурь юм байна гэдэг дээр тулгуурлаад энэ менежментийн бодлогыг боловсруулад, өөрийн бодлого дээр боловсруулад сүүлийн одоо 2 жил бол улсын хэмжээний гүйцэтгэл үнэлгээгээр манай сургууль 2 дугаар байранд орсон гэж одоо ийм бас үр дүнтэй явж байгаа. Нээлттэй хаалганы өдөрлөг гэж бүх сурагч багш нараа одоо 1-р давхрынхаа коридорт суулгаад тэгээд одоо мэрэгжлийн зөвлөгөө бүх хүүхэд тус бүр дээр ингэж уулзаж зөвлөгөө өгж ирсэн одоо манай сургуулийн хамгийн том бүр брэнд ажил байсан. Багш нар бол сурагчтайгаа маш сайн тулж харьцдаг. Дээрээс нь бас нөгөө орчин нөхцөл маш цэвэрхэн. Надад хамгийн одоо анх орж ирэл яг ингээл харж байхад ямар гоё өргөн коридортой, ямар гоё юм юутай юм бэ те нөө юм цэвэрхэн юм бэ гэж харж исэн. За хавар одоо нөгөө зохион байгуулдаг, эдний сургуулиас зохион байгуулдаг нэг том үйл ажиллагаа гэдэг. Энэ болохоор багш, сурагчид, эцэг эх гурийн хамтарсан уулзалт гэдэг. Энэ уулзалтаар бол асар их юмыг бас мэдэж авдаг. Надад энэ сургуулийн одоо бас энэ уулзалтын эцэг эх багш, сурагчдын
одоо хамтарсан энэ гурвалсан уулзалт маш том одоо юу өгдөг гэж боддог мессежийг одоо хүүхдийнхаа бүх хичээл ордог бүх багш нартай ингээ нэг бүрчлэн уулзаж хүүхдийнхаа бүх мэдээлэл хичээл сурлага хоцрогдол энэ бүгдийг ингэж мэдэж авч ингэж яадаг нь уулзаж ярилцдаг нь маш том одоо давуу тал гэж хардыг. Одоо бол энэ захимдсан нийгэм, захимдсан хүүхдүүдийг сургахад бид нэр одоо ямар сургалтын арга хэрэглэх вэ гэдгийг нь үзүүлэгч бол. Тэгэхээр хамгийн гол юм бол сурагч төвтэй сургалтын үйл ажиллагаа. Өөрийнх нь хүсэл сонирхолтоор нь тулгуурласан сонирхолтой хичээлүүд явах юм байна гэдэг дээр бол их анхаарч сүүлийн 2 жил бол ажиллаж байна. Энэ маань ч одоо бас үр дүнд хүрч байгаа. За тэгээ энэ маань бол 21-р зууны чадвар одоо хүүхдүүдийг суулгахад ямар чадваруудыг эзэмших ёстой юм бэ гэдэг ингээд одоо хүүхдүүд багш нар маань өөрийнхөө хичээлийнхэн агуулгаар яг одоо чадваруудаа ингээд степчлээд цэцэрлэг процесс одоо сургалтын процессууд. Тэгэхээр хамгийн гол юм бол хүүхд өөрөө бүтээлч байх хэрэгтэй юм байна. Эрэл хайгуул хийдэг байх юм байна. Санаачлагтай байх юм байна. Тэгээ тэрийг өөрийнхөө одоо үзэл бодолтоор өөрийнхөө дотоод ертөнцөөр хөгжүүлдэг байх хэрэгтэй юм байна. Энэ эрийг бол сургалтын энэ арга руу оруулах нь бол маш их чухал юм байна гэдэг. Навч. За тэгээд одоо сүүлийн үед бол бид нэг том хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг нь бол энэ музей үзмөрийг сургалтанд хэрэгжилж ирсэн энэ төсөл. За тэгээд энэ дээрээ уран зохиол, Монголын түүх, их хэл, уран зохиол, газар зүй гэдэг одоо бусад ингээ бүх хичээл одоо бага анги дээр бол байгаль шинжилгээ ухаан гэдэг энэ хичээлүүд чинь яг одоо өөх дүүх, өв соёл одоо тэр хичээл хэрэглэгдэхүүн нь бол боддороо энэ үзээ үзмэртэд байж штэ. Тэгээ энийхэн сургалтын агуулга тэдэрэг ингээд нийлж байгаа учраас энэ дээрээ хэрэглээд энийг сургалт хэрэглэхэд илүү үр дүнтэй юм байна. Хүүхд өөрөө бүтээлч болж байгаа. Одоо тухайлбал нэг хүүхдийн бүтээлийг одоо тухайлбал төрөлхтөн хичээл дээр ч юм ингээд аваад үзэхэд судалгаатай гэж. Одоо өөрөөр хэлбэл адуучны өв соёл гээд тэр хүүхдийг судлахдаа адуучны бүх одоо өв соёл за тэгээд бүр зуны амралтаараа тэнд очиж одоо гэрт адуучныхаа өв соёлыг харж за тэгээд одоо Монгол цайны урлаг домб гэдэг юм бол за эсвэл одоо Баатарын дүр төрхийг өөр ертөнцөөр илэрхийлж гаргаж ирэх тэгээд тэр музей үзмрүүдээрээ явж илэрхийлж харах судлах ингээд ирэхтэр хүүхэд өөрөө бүтээл санаачлагтай өөрөө юмаа эрэл хайгуулъя гэдэг ингээд олж авч байгаа. Энэ одоо сургалтын арга бол өөрт мартагдахгүй. Өөрөөр хэлбэл одоо бид нэр уламжилт аргаасаа багш тэгжээний ингээд заагааж ажиллаад ингээд ирдэг байсан бол одоо энэ өөрөө хүүхэд өөрөө бүтээлч эрэл хайгуулъя гэдэг энийгээ ирэхтэр тэр насан туршдаа тэр өөрийнх нь одоо чинь өмч болоод ингээд үлдчихдгээр бас энэ сургалтын арга их онцлог. Тэгээ бид нэр энэрүүл зорж ингээд хичээлийн бус цагаар те чөлөө цагаар музей үзүүлнэ одоо нөгөө яг юунд сонирхолтой байна те одоо ингээд чөлөө цагаар ингээд аль болохоор сурагчтай анги танхимаар ингэж багш нар маань авч явж одоо энэ гадуурх нийгмийн одоо харилцаа тийм юмд айгуу сайн хамрагддаг. Миний охин бас нэг музей үзээд бас айгуу гоё сэтгэлдээ ирж исэн. Миний хувьд бол тэгэхээр эдгээр болгоо ингээд давуу тал нь гэх юм бол цаашдаа хүүхдүүд маань одоо өсвөр насны хүүхдүүдтэй эсвэл одоо 9 дугаар анги 8 дугаар ангийн хүүхдүүд маань одоо мэрэгжил сонголтын дээрээ бас нөлөөлөх ч юм уу янз бүрийн одоо юм давуу талууд их болно. Танин мэдхүүд бас маш сайн хөгжүүлж байгаа гэж харж байгаа би. Сургууль маань танхимын бус хичээл сургалтын үйл ажиллагааг жил бүр багш сурагч эцэгхийн хамтын оролцоотойгоор сургалтын олон төрлийг ашиглан зохион байгуулдаг боломжтой. 2025-аас 2026 оны хичээлийн жилийн танхимын бус
Танхимын бус сургалт маань байгалийн сайхны цэвэр агаарт мөн намрын спиртгатын үйл ажиллагаагаа хамтдаа зохион байгуулж байгаа нь бусад жилүүдийн танхимын бус сургалтаас одоо онцлог болж байна. За танхимын бус сургалтын ач холбогд бол маш өндөр байж идэг. Тэрнгээ танхимын бус сургалтаас багш шавнар маань бие даах чадварт за байгальтай танин мэдэх, байгальтай хайрлан хамгаалах, за мөн одоо багаар хамтарч ажиллах, за биедан суралцах, мөн байгальтай хамгаалах, хайрлах, одоо танин мэдэх, бодитоор үзэж судлах, турших гэх мэтчлэн маш олон төрлийн одоо ач холбогдлыг танхимын бус сургалтаараа авдаг нь онцлогтой байдаг. Энэ экскурс хичээлээр манай ангийнхан нөхөрлөл гэж юу байдгийг, гар нийлж ажиллах гэж юу байдгийг, мөн дээрээс нь ялал ялагдлын амтлыг бүгдийг мэдэрч үзсэн. Мөн дээрээс нь энэ аялал байнга болж байгаасаа, үргэлж ийм аялалд явж байгаасаа гэж би хувьдаа бодож байгаа. Манай ангийнхан өөрсдийнхөө хувьд бол маш их хичээл зүтгэл гаргаад үнэхээр сайн явсан гэж би хувьдаа бодож байна. Тэгээд энэ жил үнэхээр их юм бид нар хийж бүтээнэ. Тэгээд ангийнхандаа бүгдэнд нь амжилт. Би анх 5 дугаар ангид энэ сургуульд гадуурхагч болов гэсэн айцтай орж ирж исэн. Тэгж утсан чи харин надтай хамт бүгдээрээ хүүхдүүд зэрэг яг шинээр орж ирж исэн байж таарад нөхөрлөхөд амархан болсон байт юм аа. Би өөр сургуульд байдаг байхдаа математикаа ер нь 10 хүүхд байсан. 5 дугаар ангидаа саран гэрлэгэд багш дээр очиод миний математик бодох чадвар дээшл дэвшээд тэгээд математиктаа би ер нь дайжгүй болцсон. Миний бодлоор болохоор одоо яг энэ 150 дугаар сургуулийн маань зохион байгуулалт надад айгүй маш сайн санагддаг. Одоо диктатуртай тий одоо ингээл зарим бусад ч юм уу сургууль ч юм ингээ хамаагүй ингээл гадна дотны хүмүүс орж гараад ингэхгүй манай сургууль ингээд орохлоор яг ингээл үүдэн дээр 2-3 хүн байж байдаг тий гадны хүмүүс оруулахгүй. Энэ бол одоо маш сайн зохион байгуулалт гэж би хардیں۔ Тэгээ дээрээс нь айгүй цэвэрхэн таатай орчин надад маш сайн таалагддаг. Одоо хүүхдүүд маань ингээд сурч боловсрж байгаа одоо энэ орчин нөхцөл нь одоо ингээд цэвэрхэн диктатуртай зохион байгуулалттай байх юм бол одоо эцэг их бидний хувьд бол сэтгэл амгалан байх байхаа гэж боддөө шүү дээ. 9 сарын 1-нд гэхэр нэг 10 жилийн хүүхдүүдэд ер нь нэг цаанаас нэг юм гоё байдаг шүү дээ. Хичээл орлоо гэл. Тэгээ маш их догдолж ирсэн, шинэ хүүхдүүдтэй танилцсан гэл. Шинэ сургуульд орж байгаа, шинэ багш нартай уулзсан. Ер нь бүх юм шинээр эхэлж байгаа гэж бодохоор маш тийм нэг дотроос нэг тийм гоё мэдрэмж төрж ирсэн. Анхны төгсөлт гэдгээрээ маш онцлог. Тэгээ 27 хүүхэдтэй төгсөж исэн. Тэгээ одоо бүгдээрээ амжилттайгаар их сургууль бүгдээрээ суралцж байгаа. Энэ боловсролын байгууллагын бидний хамгийн гол зорилго бол сайн боловсон хүчин бэлдэх. Тэгээд одоо гадаад иргэдийн сургуулиуд хүүхдүүдэд гаргаж сургах. Одоо ямар сургуулиудаараа гарсан, тэгээ ямар бодлого барьсан гэдэг нь их чухал юм шиг. Тэгээд одоо бид нэр сүүлийн 2 жил дараалаад эрх эрдэм шалгалтын бидний ярьдгаар Ешин шалгалтыг бол манай хүүхдүүд маш сайн амжилттай өгсөн. Одоо хамгийн дээдлийн хүүхдүүд маань 700 бас 800 авсан. Тухайлбал одоо энэ жилийн төгсөлтөн дээр ярихад бол 82% нь улсын их сургууль руу орсон байна. Одоо Монгол улсын их сургууль, техникийн их сургууль гэдэг юм гээд улсын сургуулиуд руу орсон. 15% нь гадаадын ихтэй сургуулиуд руу өнөөдөр ингээд явж байна. Одоо хамгийн сүүлийн хүүхэд нь 100% тэтгэлэг авсан. Эрх эрдэм шалгалтаар 800 авсан. Мөнгөн сарна гэдэг хүүхэд маань одоо гадаад руу суралцахад ингээд 10 сарын 1-ээс явах гээд ингээд байж. За ингээд 3% нь бол одоо хувийн дээд сургуулиуд руу суралцсан байна. Тэгээ бид нар энэ дээр ингээд гол нь бол бид нар энэ хүүхдүүдтэй бриж гүүр болох хэрэгтэй гэж боддог байхгүй. Одоо ингээд цаашд нь сурах болцоог бид нар хангаж байгаа хэрэгтэй. Тийм учраас улсын холбооны улсын эрхүү хотын ерхий консулын газруудтай
бидний инженерүүдээ 9 дугаар ангид төгссөн хүүхдүүдээ дулааны инженер, техникийн инженер, одоо зүрийн л одоо барилгын инженер гэдэг ч юм уу тэр тал руу зургадаг болоо. Хуучин бол одоо бид нар Орос руу бол жил 400 хүүхд сурдаг байсан юм байна. Тэгэхэд өнөөдөр ингээд Иркутск хотын бид нар ихтэй сургуулиудын өмнөх жил би яваад очсон. Үндсэндээ нэг 30-аад хүүхдэл сууж. Тэгээд ингээд бид нар ингээд 8 дугаар анги 9 дугаар анги төгсчөөд ихтэй сургуулиуд руу зүтгэл ингээд 10 дугаар анги руу орох гэж зүтгээд яагаад гэж байна. Өөр л одоо тэнд сайхан тийм боломж байна. Ерхийлэгчин тэтгэлэг нь байж байна. Орос улбаны улс ерхийлэгчин тэтгэлэг байж байна. Солонгос улс руу байж байна. Солонгос улс руу өмнөх жил ихтэй сургуулиуд нь энд ирээд одоо бид нар уулзалт хийгээд Инчаан хотын техникийн их сургууль, за тэгээд одоо онгоцны үйлчлэгчийн сургууль гэдэг хүүхдүүдэд зориулсан тийм бод одоо сургуулиуд байна. Тэгээд энэ сургуулиуд руу хүүхдүүдээ гарахын тулд өөрсдөө нь бас аваач хүргэж харж тэр сургуулиудаар нь оруулж бас харууллаа. Өмнөх жил 25 сурагч манай 11 дугаар ингээд сурагчид Солонгос ихтэй сургуулиудад танилцах юм өдөрлөг зохион байгуулалт. Энэ хамтын ажиллагааны хүрээнд эцэгчүүд маань бас дэмжиж очиж өөртөө хараад одоо эндээс ингээд одоо бид нар хэл сурах хэрэгтэй юм байна. Хэл сурснаар тодорхой хэмжээний тэтгэлгийг авах хэрэгтэй юм байна. Ингээд бид нар бол хүүхдүүдэд гадагшин сургах юм том одоо бас зорилго. Тэгээ энийгээрээ бас нэг сургуулийн ирээдүйн бас үр дүн бас харагдах юм болоо гэж бодож байна. За бага анги дээр бол хүүхдийг сэтгэн бодох авьяас чадвар хөгжүүлэх шатрын болон за STEAM тэгээд ROFT, оюун ухаан за ингээд бүхэл зүйлүүдээр энэ хүүхдийг хөгжүүлж болох сэтгэлгээнийг задлж болох тийм сургалтуудыг авч яваад дунд дээрээ бол яг шинжлэх ухааны цөм хөтөлбөрөөр бид нэрээ сайн хэрэгжүүлээ. Түрүүний минь хэлсэн хүүхдийн хүсэл сонирхол тэр музей үзмөр ингээд одоо олон төрлийн төслүүдийг хэрэгжүүлээ. Ахланг дээрээ бол бид нэр гадагшаа чиглэсэн ийм ажлуудыг хийх гэсэн ийм гурван зорилготой. Гэхдээ эдгээр маань бас гоё үр дүнд хүрж байгаа. Эхний хүүхдүүд маань гараад яваад очиод суралцаад эргээд ингээд одоо бас харилцаа холбоотой байгаа нь бол бидний бас ажлын үр дүн болов гэж. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн заасгая. За өнөөдөр цөмөрөө түүхийн хичээл эхэлж байгаа тийм ээ. За бид нар өмнөх хичээл дээр юу судалсан бэ гэдгээс нэг сэргээгээд харъя. За өмнөх хичээлээр бид нар шашны шинтгэл гэдэг хичээлийн хүрээнд за Мартин Лютер болон Жан Кальвинаар бол шашны шинтгэлд ямар үр нөлөө үзүүлсэн бэ гэдэг тухай. За мөн одоо түүний үр нөлөөгөөр Европын соёл шашны одоо нөхцөл байдал нь хэрхэн сайжирсан бэ гэдэг тухай бид нар үзэж судалсан байгаа тийм ээ. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нар сэргэн мандалт ба хүмүүнлэг үзлийн тухай үзье. За Европын түүхийн 13 багшийн хөгжлийн чиглэлээр бол багш ажлын байран дээр тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр мэрэгжлийн хөгжлийн бүлгийг судлагдхуун бүр дээр бол байгуулан багш нар өөрсдийнхөө мэрэгжлийн чиглэлүүдээр олон талт үйл ажиллагаануудыг зохион явуулж байна. За сургуулийнхаа менежментийг сайжруулах чиглэлээр бол өнгөрсөн жил бид нар сургуулийн менежментийн төсөл хөтөлбөрт хамрагдаад за миний бие багийн ахлагчаар ажиллаад сургуулийн менежментийн чиглэлээр сургалтын чанарыг сайжруулах, хүүхдүүдийг зөв дадал хэвшилд суралцуулах, сургуулийн үйл ажиллагааг бол том зургаар нь харах чиглэлээр бол ажлаа зохион байгуулад үр дүнтэй ажилласан Солонгос улсын олон улсын дунд сургуулийг судлаад түүнтэй туршлага судлаад Google компаниар ингээд айлчлаад ирсэн ийм амжилтуудтай байна. Сургуулийн болон хүүхд хамгааллын бодлого, за эрүүл ахуй, хоол зүй, за энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг гимнастик төлөвлөгөөнд бүтэн оруулж өгнө. Тэр яг энэ дээр одоо энэ жил анхаар шинээр оруулж ирэх ажлуудаа хэдүүлээ хамтдаа ярилцъя. За сургуулийн менежерээс энэ дээр санал ямар байна? Ямар шинэ технологиудыг ямар сургалтын арга зүй багшийн хөгжүүлэх ингээд одоо өдөрлөг хамгаалал гэдэг энэ зүйлүүд дээр ямар одоо ажлууд төлөвлөх вэ? За багшийг хөгжүүлэх чиглэлээр нийт 15 ажлыг энэ хичээлийн жилд бол төлөвлөлөө. За үүнээс бол хамгийн онцлог нь өмнөх жилүүдэд хэрэгжиж байгаагүй шинээр одоо тушаал хөтөлбөрийн дагуу хэрэгжиж байгаа ментор менти багш дадлагжуулах юм хөтөлбөрийг бол шинээр. За мөн энэ дээр нэмэлтээр мөн идүүтэн персон гэдэг одоо бид нар шинээр одоо бүлгүүдэд анги бүлгүүдэд орж эхэлж байгаа тийм. Энэний бэлтгэл ажил дээр буюу сургалтын орчин дээр яг юуг анхаарах хэрэгтэй юм? За даваа талын менежер за өнөөдрийн байдлаар дунд анги дээр идүүдийн хөтөлбөр
нэмж хэрэгжиж байгаа. За миний хувьд бол багш нартайгаа хамт сургалтандаа суудсан. Тэгээ 6 дугаар ангийн 6 бүлгийн 255 суралцагч энэ хичээлийн жилд нэмж идэвхтэй хөтөлбөрөөр хичээлэх болсон байгаа. За манай бага ангийн хувьд бол одоо өнгөрсөн жилд нийт 19 багш 1-р ангиас 5-р ангийн 662 хүүхдээ энэ идэвхтэй платформ дээр хичээлсэн байгаа. Энэ жил шинээр 3-аас 4-р ангид персон хөтөлбөр хэрэгжиж байгаа. Бид одоо бага ангийн хүүхдүүдэд англи хэлний мэдлэгийг чанартай олгохын тулд багш боловсон хүчин болоод орчин техник хэрэгсэл дээр нэлээд анхааран ажиллаж байгаа. За манай сургуулийн нэг том онцлог юу вэ гэхээр бага ангид маань идэвхтэй хөтөлбөр 2022-оос 23 оны хичээлийн жилд анхлан манай сургууль дээр туршилтаар хэрэгжиж эхэлсэн. Бид одоо туршлагаа бусад сургуулийн багш нарт болон хүүхдүүдэд төвөөн дэлгэрүүлсэн идэвхтэй хичээлээрээ 4 жилийн хичээлийн туршид амжилтаа сайн зохион явуулсан ийм онцлогтой сургууль байгаад байгаа. За мөн бага ангийн багш нарын маань хувьд нэг нэгэндээ урам өгөх, сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэх, за асуудлаа хамтдаа даван туулах, шийдвэрлэдэг ийм хамт олон байгаа. Багш нар маань ээлжид хичээл тус бүрээрээ хүүхдүүдэд хөгжүүлэхээс гадна за шинжлэх ухааны үндэстэй мэдлэг боловсролыг олгохоос гадна зүрх сэтгэлийн боловсролыг олгох тал дээр нэлээд ажлуудыг зохион явуулж хөтөлбөртөө тусгаж ажилладаг ийм онцлогтой хамт олон байна. Байгалийн ухааны зах арга нэгдэ. Байгалийн ухааны зах арга нэгдлийн онцлог бол сурагчид асуудлаа олж, таамаглал дэвшүүлж, туршилтаа төлөвлөж, туршилт гүйцэтгэж, дүгнэлтэн бичиж, наривчлах аргачлалд суралцж байдгаараа онцлог юм. Бүтээлч, уян хатан сэтгэлгээтэй, зөв дадал хэвшилтэй, асуудал шийдвэрлэх чадвартай, нийтж сурагчдыг төлөвшүүлэхэд сургалтаа чиглүүлэх нь энэ багийн эрхэм зорилго юм. Одоо энэ сургуулийг байгуулагдсанаас хойш манай нэгдэл ер нь энэнийг брэнд болгоё гэсэн 5 ажилтай. За нэгд нь бол угаасаа шинжлэх ухааны өдрөлгөөг бол зохион байгуулах нь зүйтэй юм байна. Шинжлэх ухааны өдрөөр нь өдрөлгөө зохион байгуулдаг. Ахлах дунд ангийн хүүхдүүдийг бол өөрсдөр нь одоо хим, физик, математик, биологи гэсэн юунууд гаргаж агаад, өртөөнүүд гаргаж байгаа, өртөөгөөрөө аялуулад тэгээ өөрсдөр нь туршил судалгаа хийлгээ явуулдаг. Ахаа 2 дахь брэнд ажил нь болохоор юу юм бэ гэхээр одоо муусын нано технологийн тэнхимтэй хамтарч ажилладаг. Нано экскурс хичээлийг явуулдаг. Дэлхийн усны өдрөлгийг бол заавал одоо бүсийн хэмжээ болон сургуулийнхаа хэмжээнд зохион байгуулдаг. Доохтой тэмцэх өдрийг бол 12 сарын 1-нд дэлхийн доохтой тэмцэх өдрийг бол бас сургуулийнхаа хэмжээнд зохион байгуулдаг. За тэгээд 5 дахь ажил нь болохоор Питоны өдрөлгийг, дэлхийн Питоны өдрөлгийг бол математикийн хаан цэгцтэй бас бүсийн дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулдаг.
олон зүйл төрсөн байна тий. За тэгвэл хавтгай соронзонгоо дэлхийн гадраг буюу ингээд тавьчих тий. Энэ бидний дэлхийн гадраг дээр байгаа соронзонгийн төр. Тэгвэл энэ улаан цагаан яагаад ингэ бийж тийш хөдлөд байгаа юм? Математикийн төрөлжсөн сургалтын хөтөлбөр боловсруулж нийслэлийн боловсролын газраар хянан баталгаажуулж 2023 оны хичээлийн жилээс эхлэн албан ёсны эрхтэйгээр хичээлүүлж эхэллээ. Ингэснээр өнөөдөр хүртэл 6-аас 8 дугаар ангийн 150 орчим сурагчдын дунд математикийн төрөлжсөн сургалтыг амжилттай хэрэгжүүлжээ. Энэ жилийн хугацаанд бол 40 гаруй сурагчдыг бол математикийн ЕШ болон ICT-ийн шалгалтанд бол бэлтгэж бол гадаад болон дотоод их дэд сургуульд бол амжилттай элсэн суралцсан. Амжилтуудыг гаргасан. За эндээс бол бас мөн засгийн газрын тэтгэлгүүдийг бол бас 2-3 сурагч бол амжилттай авч засгийн газрын тэтгэлгээр одоо хүртэл суралцж байгаа. За ингээд манайх бол баг хамт олноороо мөн сургалтын орчны бүрдэлтийн тал дээр бол цахим мэдээллийн технологи нэг кабинет, математикийн бол 3 кабинетыг бол сургалтын таатай орчин бүрдүүлж, сурах орчин бүрдүүлэн нээсэн байгаа. Жил болгон мэдээж хэрэг төсөвт тавигдаад бүх асуудлын шийдэж өгч чадахгүй. За бүгдийн эцэг эхчүүд дээрээ бас нуруунд дээр нүүрүүлж болохгүй. За тэгэхээр ингээд төсөл бичин олон улсын байгууллагууд руу хандна. Орчин үеийн хүүхдүүдийн ганцхан ширээ сандалтаар суулгаад байж болохгүй. За ингээд Солонгосын Инчон, за Солонгосын Сөөвөл, боловсролын хэвтсүүдэд бид нэр захидлуулж ирсэн. Боловсролын яамда албан бичиг хөрвүүлж ирсэн. За ингээд 50-ны хүүхдийн сан гэл бас олон байгууллагууд руу төсөл хөтөлбөр санал ингээд хөрвүүлж Сөөвөл хотын боловсролын төвтэй хамтраад бид нар цахим ангийг 200 сая төгрөгөөр байгуулсан. Хүүхдүүдийг бол 1000 сонсоор нэг үзгэж хүүхдүүд өөрснөө л туршил судалгаагаа хийгээл туршилтаа хийгээд өөрсдөө таамаглаад дэвшүүлээл байнга тэгж өөрсдөр нь хийлгүүлээд ивэл хичээл ер нь байгалийнхаа нэг хичээл сонирхолтой байна. Тэрнээс яг лекц маягаар ч юм уу те за ингээд өрнөл хэсгийг үзүүлэхийн харуулах юм байхгүй өөрсдөр нь туршуулах юм байхгүй ер нь байгалийнхаа нэг хичээл бодит биш болчиход идэв. Тэгэхээр хим физик биологийн лаборатори кабинетүүдийг бол нээсэн байгаа. Тэднийг бол лабораторийн төвшөнд болтол нь хөгжүүлнэ л гэж бодож байна да. Манай хамт олонны хувьд ер нь бол ингээ харж байгаад бүх судалгатгуун дээр ингээ хүүхдтэй маш их тулж ажилладаг. За тэгээд ер нь 40 минутын хичээлийг заагаад гарах биш. Тэрний талаар дараа нь илүү цагаар ч гэсэн коридорт юм уу бусад өрөө тасалгаандаа кабинетаа ч юм ингээ суулгаад илүү цагаар ингээд хүүхдүүдтэй бол маш их ажилдаг. За тэгээд илүү давтлага өгөх, хоцрогдолтой хүүхдүүдтэйгээ ажиллах. Манай математикийн судалгатгууны багш нар бол ингээд хүүхдүүдтэй заагаад гарсны дараа бол заавал ингээд нэмэлт хоцрогдолтой хүүхдүүдтэйг бол давхар ажиллаа явуулдаг байгаа. Нөгөө шин сургууль учраас энэ тэндээ шилжиж ирж байгаа хүүхдүүд маань бас хоцрогдолтой хүүхдүүд ирэх магадлал маш өндөр. Ер нь ангийн бол 70-аас дээш хувь нь бол хоцрогдол ихтэй байдаг. За тэгэхээр бид нар бол хоцрогдолтой хүүхдүүдтэйг бол нэлээд их тулж ажилладаг байгаа. Манайх ч бас нөгөө нэг их айгүй нээлттэй ер нь бол хийн чадахгүй мэдэхгүй тэгээд бусад заа харга зүй талаас бол бүгдээрээ нээлттэй их харилцдаг. Тэгээд дундын сангаа бол ингээд сургалтын хэрэглэгдэхүүнээ бол хамтраад ашигладаг байна. Энэ талаараа бол маш их давуу талтай. Энэ нь багшид нөгөө нэг ачааллыг бууруулах, ажиллах таатай орчин болдог. Урлаг гоо зүйн нэгдэл. Сурагчдын урлаг гоо зүй мэдрэмжийг төлөвшүүлэхин зэрэгцээ. Бие бэлдэр, оюун ухаан, сэтгэл санааны зохистой хөгжил чиглэсэн нэгдмэл үйл ажиллагааг хэрэгжүүлж,
бүтээлч сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлэх нь энэ багийн багш нарын эрхэм зорилго юм. Шууд тогтоож шүү. За. Янага буруу харуулсан байна нөгөө. Нөгөө тийш наруулж. За гигнорыг халаагаад за гигнорыг эхлүүлж. Хэлээ заа багш минь дуутлт маань. Энд ч байгаа дөө. За Impact клуб маань болохоор сурагчдыг нийгэмд одоо идэвхтэй болгох үүднээс нийгмийн чиглэсэн үйл ажиллагаа хийдэг. Сэтгүүлч клуб маань сургуулийн эргэн тойрон болон сургууль дээр явагдаж буй үйл ажиллагааг бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой явагддаг байгаа. Зургийн дугуйлан маань хүүхэд алганы хөгжлийг дэмжиж ажилладаг байгаа. Хажуур чи авсраа шилжээд яваараа шилжээд цааталтаа өрөө. За хүүхдүүд маань 10 жилээсээ л ингээд бие тамирын боловсролыг ингээд эзэмшчих юм бол ирээдүйд одоо эрүүл чирэг монгол хүн болж төлөвшнө. Одоо өнөөдөр сүмөрөө энэ Пианака гэдэг хөгжим дээр ABC гэж дуу үзнэ. За өнөөдөр бид нар энэ дээр энэ нотууд дээр ямар хэмнэлээр явсан байна? За дээр. Дөрөвт нотууд байна. Хагас нот байна. За дуу хөгжмийн багш нар маань найрал дууны болон хөгжмийн олон төрөлт одоо дугуулan хичээлүүлдэг. Кинологийн инх зүйн багш маань өөрсдийн дуу хоолой болон эдийн зөвлөлийг хариуцсан ажилладаг байгаа. За 155 дугаар сургууль дээр бол октийн зөвлөл болон хүүгүүдийн зөвлөл, за өсвөр насны өсвөрийн сэтгүүлчид болон өсвөрийн аврагч гэдэг клубүүд нийтдээ бараг 6-аас 10 клубүүд хичээлж байгаа. Хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагаа илүү сайжрах, сургалтын орчин, за сурагчдын хүмүүжил төлөвшөлт бол илүү давуу талтай байгаа. За сургуулийн удирдлагууд маань бол маш их дэмжиж ажилладаг. Одоо ингэснээр манай хүүхдүүд олон талын мэдлэгтэй, за бусдыгаа манлайлан уриалан дууддаг, зөв зөвлөлд чиглэсэн сурагчид болон хүмүүж төлөвшөж байгаад баяртай байдаг. Гадаад хэлний заах аргын нэгдэл. Багш төвтэй хандлагыг багасгаж, сурагчдын оролцоог нэмэгдүүлж, уламжлалт болон цахим сургалтыг системтэйгээр хослуулан заах нь гадаад хэлний багш нарын заах аргын онцлог юм. Онлайн платформ ашиглах, видео хичээл, сурагчдын идэвх оролцоог 100% дэмжсэн. Тэд өөрсдөө удирдан ажиллах боломжтой, сонирхолтой, бүтээлч дасгал бүхий интерактив дасгалаар дамжуулан хэлний боловсрол олгохыг зорддог юм. 2022 оноос гадаад хэлний төрөлсөн сургалттай англи хэлний ангийг 3 дахь жилдээ эсэлт авч амжилттай хүүхдүүдэд сургаж байна. Захирал болдын санаачлагаар Улсын холбооны улсын Эрхүү хотын 6 дугаар сургуультай хамтран ажиллаж, тус сургуулийн захирлын урилгаар Эрхүү хотын 6 дугаар сургууль дээр сургуулийн удирдлага болон багш нарын төлөөлөл хамт очиж туршлага судлаад ирлээ.
Сургалтын бас нэгэн чухал арга барил бол хүүхдүүдийг гадаад улс орны соёл, нийгэм, газар нутаг, амьдралын хэв маягтай танилцуулах буюу шин соёлтой гар барин танилцах боломжийг олгох зорилгоор Орос, Солонгос улсуудын ахлах сургуулиудтай хамтран ажиллаж харилцсан бие биедээ зочлох, үүгээр дамжуулан хэлний боловсролыг чанартай, сонирхолтойгоор олгохыг зорж эхний аяллаа амжилттай эхлүүллээ. Улсын байгууллагууд Аладын одоо дээд сургууль энэ хамтын ажиллагаагаа бас нэлээд хөргөжүүлж байгаа. Тэгээ бидний гүцгийн дунд сургуультай хамтарсан ийм үйл ажиллагаа явуулсан. Ингээд манай дээр бол Оросын 3 багш ирж ингээд 7 хоног манай багш нартай хамтарч арга зүйгээ ярилцаж, солилцож тэр багш нарын хичээлээр багш нар маань сууж одоо ер нь бол дэлхийн чек хамтлага, сургалтын чек хамтлага хүүхдүүдэд одоо хичээл заах арга зүй ямар төвшөнд явж байгаа юм те. Тэр зүйлүүд дээр бас харилцсан туршлага солилцсон ийм зүйлүүдийг бол одоо бид нар хийж байгаа. Тэгээ энэ маань цаашаа бас өргөлжлөх байх гэж одоо бас бодож байгаа. Тэгээ манай одоо сургуулийн энэ гадаад хамтын ажиллагаа Оросын холбооны улс руу явж одоо хүүхдүүдэд солилцоод туршлага солилцож байгаа нь бол одоо хүүхдүүдийн хэлний мэдлэгт бол маш их сайнаар нөрлүүлж ирдэг. Одоо 7 хоног 10 хоног хүүхдүүд одоо сусланд яваад ирэхдээ энд ярьдгүй байсан хүүхдүүд тэнд очиод Орос хүүхдүүдтэй ярих одоо наад захын л чамаг хин гэдэг вэ гэд хоорондоо ярих, танилцах, Google Translate ашиглаад ч болтгоо хэцүү хүүхнүүдэд яриад ингээд явдаг. Тэгэхээр орчинд нь очиж одоо ингээд одоо дадлаг хийж хүүхдүүдийг хооронд нь солилцож ингэж байх нь бол маш үр дүнтэй. Ярианы баялаг бол маш сайжирдгийг бид нар одоо харсан байна. Монгол хэлний заах аргын нэгдэл. Эх хэлнийхээ манаанд түүчээлэгч, түгээн дэлгэрүүлэгч, хойч үедэн өвдөгч залгамжлуулан үлдээгчд бол эх хэлний багш нар юм. Эх хэлээрээ алдаагүй зөв бичих чадварыг хүртээмжтэй эзэмшүүлэх, хэл соёлоор бахархах, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлсэн суралцагчдыг бий болгох эрхэм зорилгыг өвөртлөгч хүмүүс бол монгол хэл, бичиг, утга зохиолын заах аргын нэгдлийн багийнхан юм. Уран жиргээ яруу найргийн баг наадмыг зохион байгуулдаг байгаа. За үүгээр дамжуулж одоо хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдэх, за уран зохиолд шинтэх тийм ээ. За ном унших энэ одоо өсөлт тэмүүллийг нэмэгдүүлдэг ийм онцлог бүхий үйл ажиллагаа жил болгоны 5 дугаар сарын эхний 7 хоногт зохион байгуулдаг, эхлэлний өдрээр тохиолдуулан зохион байгуулдаг үндэсний бичгийн цагаан толгойн баярыг одоо зохион байгуулж одоо хэвшсэн байна. За энэ үйл ажиллагаа маань бол эцэг эхчүүдэд хүүхдүүд маань эцэг эхчүүддээ сурсан мэдсэн зүйлээ тайлагнаж за явуулдаг ийм үйл ажиллагаа байгаа. За мөн судалгаат хичээл байгаа. За судалгаат хичээлийг бол ерөнхийдөө өөр сургуулийн тийм ээ өөр дүүргийн өөр сургуулийн багш нартай хамтарч зохион байгуулдгаараа бол онцлог одоо сургалтын мужлын үйл ажиллагаа байгаа. За энэ үйл ажиллагааг бол 3 дахь жилдээ зохион байгуулж байна. За мөн секцийн багш нар маань өөр сургуулийн тийм ээ нийслэл дүүргийн Монголны багш нартай хамтарч за тэргуун туршлагаан түгээн дэлгэрүүлэх ийм аяныг зохион байгуулдаг байгаа. Заах аргын нэгдлээс нэгэн сонирхолтой өдрөлгийг зохион явуулж эхэлсэн нь номын зохиолчтой сурагч хүүхдүүдэд уулзуулдаг зохиолчийн өдөр юм. Үг хэллэг, утга агуулгад нь татагдан дурлаж уншсан номынхоо зохиолчтой уулзах нь хүүхдүүдэд нэн сонирхолтой, бас тааламжтай. Тэд улам бүр номонд шимтдэг. Одоо тэр захимдсан одоо энэ цаг үед бид нэр одоо энэ номоор дамжуулж хүүхдийг хөгжүүлэх, ном уншиж сургах гэдэг бол их чухал учраас номын сонго яаж төгсжүүлэх вэ, яаж хийх вэ гэж байгаа. Байваны хүүхдийн гэр бүл хүүхдийн ном сантай хамтраад одоо бид нар тэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд энийгээ одоо хүүхдийн орчинг их сайхан болгож явсан. Бид нэр хүүхэд одоо хүнд цүнхэн өрөөд байна. За ном цүнхээ одоо багангийн хүүхдүүд маань одоо нурууны одоо асуудалтай ингээд одоо эрүүл мэндийн асуудал бол болохгүй байна гэдэг ийм зүйлүүдийг болоход одоо эцэгчүүдтэй хамтран локрын асуудлыг бүгдийг шийдэж өгсөн. Тийг ном дуртай болгоход хэрэгэлдэг арга бол уншлагын 20 харам гэдэг аргыг ашигладаг хичээл дээрээ. За энэ арга нь ямар одоо арга вэ гэхээр за өдөрт бол 20 минутын ном уншина гэсэн үг. За тэгэхээр хүүхэд нөгөө
цаашаа унших тийм ээ хүсэл тэмүүлэл нэмэгдээд за одоо маргааш шиг хүлээдэг тийм ээ дараагийн 20 хормыг хүлээдэг ийм одоо болцдог учраас энэ аргыг л хэрэгжүүлж одоо хүүхдүүд номд орлуулж ном уншуулах одоо хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх сэтэл өгч ингэж ажилладаг. Хүүхдүүд зөвхөн хичээлээ үзэхээс гадна төрөл бүрийн ном, толь бичгээс мэдлэг оюунаа тэлж хүсэл сонирхлоо хөгжүүлэх боломжтой. Хүүхэд хөгжлийн төв бол сургуулийн номын сан. Чөлөө цагаа тухтай орчинд дуртай номондоо шимтэн өнгөрөөдөг болохоор энэ танхимд хүүхдүүд хайртай. Бүгэн ном арга гамтай хэрэглээд өгөөрэй. За миний хүү юм бэлээ? Айд ангилээ. Энэ сургуульда номын сандаа хийдэг 2 том ажил байдаг. Жил бүрийн 12 сард нацагдж тэмдэгтэн сургуулийн шилдэг уншигчаа шалгаруулдаг. Цохиолын баатрууд амилсан нь гэд дүрийн тоглолтыг хавар уламжлалт болгон зохион байгуулдаг. Бусад үед л мэдээж өдөр тутам хүүхдүүдийнхээ уншлага үйлчлэгийг зохион байгуулад цэвэр ая тухтай байх бүх боломжийг хангаж ажилладаг. Өдөр болгон уншлага үйлчлэгийг явуулдаг. Түүх нийгмийн ухааны заах аргын нэгдэл. Түүх нийгмийн шинжлэх ухаанаар дамжуулан суралцагчдын бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж, эх орон үзлийг төлөвшүүлэх зорилготой. Суралцагчдад Монгол ёс заншлаа сурталчлан таниулах, өвлүүлэх, Монгол ёс заншлаараа бахархах сэтэл тэмүүллийг нэмэх зорилгоор Монгол ёс заншлын удирдлагыг зохион байгуулж хэвшсэн юм. Би бас яг энэ цаг мөчид нэг багшийг заавал дурсах хэрэгтэй байх гэж бодож байгаа. Тэгээд Чулуун Чимэг багш маань одоо бол Солонгос улсад мэргэжил дэвшлүүлээс оролцож байгаа. Анх бол намайг яг юу ч мэдэхгүй. Би бол өстой ээлжтэй ч хийж мэдэхгүй залуу багш ажилд орж ирсэн. Тэгээд бүгдийг яг ингээд заан суугаад Чука багшаас маш их зүйлийг сурч авсан. Тэгээд ингээд хамгийн чухал нь бол надад багийн ажиллагаа гэж санагддаг. Яг гоо багшунд бол ингээд цаг хугацааны явцад за би нэг ингээд хичээлээ заачинда хүүхдүүдээ ингэчүүл би энэ шинжлэх ухааныг ойлгуулчихна гэсэн юм бол багш болгонд л ингээд суудаг байх. Тэгвэл багшид тийм одоо зүйл суухын тулд эхлээд хамт олонтойгоо нэгдэж хамтарч ажиллах нь чухал байх гэж бодож байгаа. Тэгээд бусад захарын одоо нэгтлийн бусад багш нар маань ч гэсэн бид нарт ингээд хамтарч ажиллаж исэн, хамтарч ажиллаж чаддаг байсан. Тэгээд баг хамт олон ямар байх хэвтэй, багийн ахлагч ямар байх хэвтэй, багийн гишүүд ямар байх хэвтэй вэ гэдгийг ингээд нөгөө биеэрээ үлгэрлэж үзүүлсэн учраас надад тэдгээр хүмүүсээс юм суралцахад бас их төхөн байсан. 155 дугаар сургуулийн хамт олонны нэг хэсэг болоод энэ байгууллагын эдис нь болж хамтарч ажиллаж байгаа да бол миний хувьд сэтгэл хангалуун маш их таатай байдаг. Тэгээд баг шиг баг хамт олон шиг хамт олон байдагт нь бол тэгээд бас залуу багш нарыг ажлын байран дээрээ багшийн ажил ямар сайхан юм бэ гэж бодохын бодлыг төрөөлөх үзье юм хамт олон байгууллага удирдлага байдагт нь бол миний хувьд маш их таатай байдаг. Манай хамт олон бол үнэхээр залуу шижгэнсэн ийм сайхан хамт олон. За ингээд одоо багш нар маань хүүхдүүдийг сургуу хүмүүжүүлж мэдлэг боловсролыг энэ улам түгээхийн төлөө аж ахуйн баг маань бол сурагчдыгаа одоо цэвэрхэн тоглох таатай орчинд сургахын төлөө. За хоол үйлдвэрлэлийн баг маань болохоор хүүхдүүдээ чанартай хоол хүнсээр хангахын төлөө ингэж үнэхээр өөрсдийнхөө үүргийг ухамсарлаж одоо чин сэтгэлээ дайчлан ингэж ажилтгаа. Тэгээд дээр нь манай захирал бол нэгдүгээрт бидний хамгийн нэгдүгээрт бодох юм ерөөсөө сурагчид. Тэгээд багш нар гэж ярьдаг л да. Одоо аж ахуйн баг, хоол үйлдвэрлэлийн баг дээрээ ч гэсэн одоо бид нар ярьдаг боловсролын байгууллагад ажиллаж байгаа бүх хүн одоо тэр үйлчлэгч байна уу, манаач байна уу, тоогооч нь хамаагүй бүгд сургуу хүмүүжүүлэгч шүү. Тэгэхээр бид өөрсдийн биеэр хүүхдүүдэд үлгэрлэх ёстой. Тэгэхээр одоо сурагчид маань өглөө хичээлдээ орж ирэхэд бүгдээрээ үүдэнд мэдлэхээс өсвөлээ. Тэгээд тараа явахт нь баяртай сайхан амраараа гэд ингээд бүгд ингээд хэлж сурсан, зансан байдаг. Одоо тийм утгаараач гэдэг юм одоо намайг ингээд коридороор явхад сурагчид маань хөөрхөн сайн байна багшаа гэж явдгийг. Тэгэхээр энэ нь бол бас ингээд боловсролын байгууллага
байгууллагт олон хүүхэдтэй ийм гоё энергит одоо ажиллахад бол үнэхээр таатай сайхан байдаг. Сургууль бол мэдлэгийн уурхай төдийгүй сэтгэлийн ертөнцийг таньж хөгжүүлэх талбар байдаг. Энд хүүхэд бүрийн инээдний цаана нандин зүрхний түүх оршдог юм. Тэр түүхийг сонсон тунгааж зөв чигт залах итгэлт нэгэн бол сургуулийн сэтгэл зүйч. Боловсролын сайдын 2021 онд гаргасан ерөнхий боловсролын сургууль бүр орон тооны сэтгэл зүйчтэй байх тухай тушаалын дагуу тус сургуулийн хамт олон сэтгэл зүйч багшийг игнэндэн элсүүлжээ. Ер нь сургуулийн сэтгэл зүйчийн ажлын чиглэл бол сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн судалгаа онцлогоо, за тэгээс сэтгэл зүйн одоо урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлууд буюу сургалт. За сэтгэл зүйн зөвлөгөө нь бол хоёр төрлөөр ганцаарчлан болон бүлгийн зөвлөгөө гэж авдаг. За судалгаа онцлогоо бол ерөнхийдөө нөгөө анги болгон дээр баг насны хүүхдүүдийн онцлог тохирсон, дунд насны хүүхдүүдийн онцлог тохирсон, ахлах насны хүүхдүүдийн онцлог тохирсон юм судалгаануудыг ерөнхийдөө бид нар өөрсдөө ингээд арга зүйг нь ашиглаад хүүхдүүдээр судалгаагаа ерөнхийдөө намар бол судалгаа бүгдийг авч гаргаад хэмжээг ингээ багш нарт нь гаргаад өгөө явуулцдаг. За ер нь бол сэтгэл зүйчийн одоо ажлыг ингээд гурвалжингаар ингээд төсөөлөх юм бол суур нь хамгийн доотлын их хувийг бол урьдчилан сэргийлэх ажил одоо эзэлж явдаг. Тэгэхээр энэ маань маш сайн нөлөөллийн ажил хүүхдүүд рүү чиглэсэн ажил сургалтуудыг хийх ёстой гэсэн үг. Тэгэхээр энэ бол миний ажлын баг 60-70% эзэлдэг гэж хэлж болно. Жилдээ бас нэг удаа би яг өөрийнхөө ажлыг таниулахын тулд хүүхдүүдтэй бас эрэг сайхан уур амьсгал сургуульдаа бас дотоодын уур амьсгалыг эргэжүүлэхийн тулд сэтгэл зүйн нээлттэй өдрөг жилдээ нэг томоохон арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ маань бүр миний одоо байгуулагдсан жилээс хойш хийж ирсэн, жил болгон хийж ирсэн нэг том ажил. За манай сургууль нь байгуулагдсан цагаасаа эхлээд хүүхд хамгааллын бодлогыг энэ сургуулийнхаа энэ тэргүүн тавьж эхэлсэн. За хүүхд хамгааллын бодлогоороо болохоор сургуулийнхаа орчинг 9 сард болохоор сургуулийнхаа орчинг одоо эрсдэлгүй болох үүднээс багш ажилчтайгаа хамтраад сургуулийнхаа эрсдлийн үнэлгээ гаргаад эрсдлийн үнэлгээндээ тулгуурлан одоо төлөвлөгөө гаргаад сургуулийнхаа хүүхдийнхаа сурч боловсрох орчлон илүү анхаарч ажилладаг. Хоёрдугаарт сурагчийн өөрийгөө нээж хөгжүүлэх үйл ажиллагааг илүү төвөв тавьдаг. Одоо тэр үйл ажиллагаанд багш одоо бүх сургуулийн ажилчид тэгээд эцэг эхчүүдэд хамруулж сургууль зохион байгуулах, тэгээд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болохоор дүүргийнхаа цагдаагийн хилцтэй хамтраад одоо насны ангиллаар нь 2-4 одоо хүүхдийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх талаас бүх одоо хүүхд хариуцсан байгууллагуудтай хамтарч үйл ажиллагаа явуулдаг. Мөн дэлхийн зүүн болон үүдний борстой хамтран ажиллаж сурагчдынхаа одоо нөгөө төсөл хөтөлбөрийг сургуультай хэрэгжүүлж сурагчдынхаа нээн илрүүлэх одоо үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Багангийн захаргын нэгдэл. Би бүгд хоёр чинь. За тэгээд асуух яа. Хэлэх санал байна. Хүүхэд бүрийн гарт нээгдэж буй анхны номын хуудас бол ертөнцийг танин мэдэх хаалгыг татаж сургуулийн босхийг алхахаас эхэлдэг. Энэ бол эгэл мэт боловч амьдралын авгаа урт аяллаа эхлэлцэг. Багангийн боловсрал зөвхөн үсэг тоо заах бус мөрөөдлийн үрийг суулгаж ирээдүйд манлайлах бие хүний сэтгэлийг урлах анхны алхам хөрс суурин болдог билээ. Тиймээс багангийн захаргын нэгдлээс бяцхан сурагчдаа сонсох, тэдний дотоод ертөнцийг ойлгон ярилцах, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилгоор зүрх сэтгэлийн боловсрал олгох зурагт самбар ажиллаж эхэлжээ. Орчин цагт чанартай, хүртээмжтэй, тэгш үр дүнтэй боловсрал олгохын их үндэс бол хүүхэдтэй хэрхэн харилцах, тэдэнтэй хэрхэн нөхөрлөхөөс эхэлнэ. За манай багангийн захаргын нэгдлийн үйл ажиллагаа маань ерөнхийдөө багш нарынхаа туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хамтын үйл ажиллагааг сайжруулах, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгын хүрээнд ажиллацаадаг. Энд зөвлөхөөс илүү яг өөрийн туршлагаа түгээн дэлгэрүүлдэг. Бид нар яг тийм онцлогтой байхгүй юу? За тэгэхээр миний хувьд болохоор хүүхэд нэг бүртээ яг тулчлан харьцаж, за ажиллахдаа яг найз шиг харилцаа үүсгэж хичээл сургалтаа явуулдаг байгаа. Одоо л яг манай анги 5 дахь анги байхгүй юу? Тэгээ 5 дахь ангийнхаа сурагчид яг л миний найз шиг, яг дотны дүү шиг, яг багш сурч гэсэн харилцааг үүсгэхгүйгээр
хичээл сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулад хичээл сургалт гэлтгүү хичээлээс гадуурх үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг. Хүүхдүүдийнхээ харилцаа хандлаганд ирэл нэлээд төлөвлөгөө ажилласан. Тэгээд одоо сурлагын төвш нь бас харилцан адилгүй өөр байгаа шүү дээ. Тэгэхээр одоо эхний ээлжинд бид нар одоо энэ шин сайхан сургуулаа яаж одоо хүүхдүүд манай сургуультай зөв төлөвшөлтөй, зөв хүмүүжлэлтэй хүүхдүүд болох вэ, тийм ээ? Энэ талаас нь эхлээд бүгдээрээ харилцаа хандлага дээр нь илүү анхаарч ажилласан байгаа. За ингэж ажиллахад болохоор одоо багш болгоно, за тэгээд ажилчид хүртэл за ингээд одоо менежер ерөөсөө бүх хүмүүс мэрэж хичээж ингэж ажилласан. За базаа маань 1 2 дугаар ангийн ангиуд маань нийлээд нэг базаа 3 4 5 дугаар ангиуд нийлээд нэг секц болоод ингээд дундаа бол 2 секц болоод 2 секцийн ахлагч болвол менежертайгаа нийлээд базааныхаа үйл ажиллагааг бол авч явдаг байгаа. Зам сургууль, дүүрэг, нийслэл, улсад зохион байгуулагддаг одоо тэр янз бүрийн уралдаан тэмцээнүүд бол дандаа багаараа хамтарч багийн зохион байгуулалтаагаар бол бид нар хичээл сургалтынхаа үйл ажиллагаанд бол оролцож ирсэн байгаа. Удирдлага багш ажилтан бүгд хамтаараа баг болон зорьсон зорилгынхаа төлөө хамтарч ажиллаж бүтээж хийж чадсан учраас бидний бас ажлын амжилт тодорхой зүйлүүд дээр бас харагдаж байгаа. Сурагчдын сурлагын ахиц суртал их сайн байж эцэг эхчүүдийн сэтгэл ханамж их сайхан байна. Манай хамт олон бол үнэхээр нийтч нэгдэж чаддаг. Ерөнхийдөө бие биенээ маш их хөндлөдөг. Манай залуу багш нар бол Ахмад багш нараа илүү хөндлөж, Ахмад багш нарын үгийг маш сайн сонсдог. За тэгээд ерөөсөө хамтарч бүх зүйлийг хийж чаддаг, баг болж ажиллаж чаддаг ийм хамт олон байна. Ерөнхийдөө би энэ сургуульд орж ирснээр маш их одоо бахархаж байгаа. Манай одоо залуу багш нар ч гэлтгүй одоо Ахмад багш нар ер нь л багш нар ажилчид маань бие биенээ маш их хөндлөдөг. Тэгээд энэ сургуульд орж ирснээр одоо би бас хамт олонныхоо хөндлөлийг нэлээд хүлээж ингэж ажилласан. Тэгээ хамт олондоо маш их баярлаж явдаг. Ингээд орсон юм чинь зохиож бичиж чадна те. За. За. Том тэ урдаас арч минь. За, маш сайн. Дэвтэр дээр гоё цэвэрхэн бичээдэг цаа. За хүүхдүүдээ манай сургууль хэдэн онд байгуулагдсан бэлээ? 2021 онд тийм ээ. 2021 оны 9 сард манай анги хэдүүлээ яасан бэлээ хүүхдүүдээ? 52 даа байсан тийм ээ. За тэгвэл бүгдээрээ энэ жил бид нэр одоо 5 жилийн ай болж байна тийм ээ. Одоо 5 жилийн анхны төгсөгчд маань анх 1-р ангиасаа 5 жил сурсан анхны төгсөгч маань болж байна тийм үү? За тэгвэл та бүхэндээ баяр хүргэе. За бас дээрэс нь энэ сургуульд одоо үүсгэн байгуулсан захиралдаа болон нийт багш ажилчдаа бүгдээрэнд нь халуун баярыг хүргье. Тэгэхээр яг бид нэг ингээд удирдлагын хэмжээнд бол ингээд боддог. 5 жилийн төлөвлөгөө гаргана, стратеги төлөвлөгөө гаргана, SWOT шинжилгээнүүдийн за энэ дээрээ тулгуурлаад проблемууд бол эрен бэлтгэл л дээ. За өнөөдрийн хамгийн том проблем бол одоо сургалтын орчин. Дахиад одоо энэ хүүхдүүдийг чөлөөтэй нэг ангид одоо стандарт 30-аас 35 ч гэдэг юм ийм хэмжээнд нь сурахад бид нэр барилгын дахиад одоо өргөтгөл хийх ийм ажлууд байгаа. Хамгийн гол нэгдүгээр асуудал. Энэ асуудлыг шийдэх юм бол сургалтын чанарын тухай бас ярьж болж байна. Тэгэхгүй бол одоо бид нар энэ чинь нэг ангид 40-оос 50 хүүхд суучаад тухайн багшаас сургалтын чанар нэхэд нэгдэг чинь бол үнэхээр бас боломжгүй зүйл болж харагдаад байна. Тэгэхээр одоо бид нэр хамгийн гол том зорилго бол сургуулийн өргөтгөлийн асуудлыг барих тал дээр одоо мэрэгжлийн байгууллага, боловсролын яам, холбогдох газруудтай бол албан бичгээр хөргүүлээд мэрэгжлийн хүмүүс нэрээд бас энэ дээр ингээд үзээд яваад багш эцэг эхчүүд маань саналаа хөргүүлээд холбогдох газрууд нь хөргүүлээд ингээд одоо бүхэл зүйлүүд төр ингээд дэмжиж явсан ингээд хамтраад ажиллаад байгаа. Одоо цаашдаа бид нар бас энэхүү сургуулийнхаа үйл ажиллагааг улам өргөжүүлж өргөтгөл одоо 1200 хүүхдийн өргөтгөлийн ажлыг барихаар одоо газар чөлөөлтийн ажил дээр явагдаж байна. Энэ мөн нийслэлийн иргэдэг хурлын дарга, баяр даргын бас тушаа шийдвэрээр ингээд газар чөлөөлтийн ажлууд нь үнэлгээгээ хийгдээд явагдаж байгаа. 155 дугаар сургуулийн өргөтгөлийн ажил хийгдснээр одоо нийт хорооны 7000 гаруй өрхийн
хүүхдүүд маань яг зөвхөн үндсэн хорооныхоо сургуульд суралцах бүрэн боломжтой. Дээрээс нэмээд шилжин ирж төр оршин сууж байгаа иргэдийн хүүхдүүд маань бас мөн адил хүртээмжтэйгээр ингэж суралцах бүрэн боломжоор хангагдах юм аа. Одоо байгаа манай 150 дугаар сургууль маань 600 гаруй хүүхдийн хүчин чадалтай гэж байгаа боловч 1800 гаруй хүүхд суралцж байна. Сургуулийн хүчин чадал нэмэгдэнэ гэдэг чинь дагаад хүүхдийн одоо авьяас ур чадвар маш олон хүүхдийн ирээдүй хойчд одоо маш том эргээр нөлөөлөх тийм хүчин зүйл болж байгаа гэдэгт би бол итгэлтэй байна. Тэгээ бас энэ маань үр дүнд хүрэхэл үг гэж нэг том зорилго харагдаж байна. За хоёрдугаарт нь бид нар бол ер нь бол түрүүний миний ярьсан гадаад руу хүүхдүүдээ одоо 9-р ангиас нь 10-р ангиас нь өсвөлээд бид нэр одоо сургая. Энэ гадагшны хүүхдүүд гарах болцоог нь бид нэр бүр хангаж өгье. Тийм учраас олон улсын гадаадын одоо ихтэй сургууль Япон, Солонгос, за Европ руу ч байж байна. Ихтэй сургуулиудад хамтаа ажиллагаа хийгээд энэ чиглэлээр хүүхдүүдэд сурах болцоог нь нээж өгье гэсэн л ийм одоо зорилгоод тавьж байгаа. За тэгээд тэн дотор бол олон зорилго байгаа. Багшийг хөгжүүлэх, сургуулийн менежментийг улам сайжруулах. Одоо сургуулийн байгуулагчид хамгийн гол юм л эцэг их оролцож байгаа. Эцэг их одоо багш сургууль руу яг холбоосон дээр хүүхд хөгждөг л гэсэн. $155 дугаар сургууль улсын дунджаас 74.22%, дүүргийн дунджаас 76.68%-аар, сургуулийн дунджаар 79.69%-аар, үр дүнгийн индекст 2 дугаар зэрэгт, эренбийн хувьд 90.77%-аар өссөн томоохон үзүүлэлттэй дүгнэгдсэн юм. Энэ бол сургуулийн удирдлагын багийн менежмент, сургууль, багш нар, эцэг эхчүүд, сурагчдын хамтын сайн ажиллагааны үр дүн юм. 2021-с 2022 он анхны хичээлийн шинжил эхэлж сурагчдын инээд цангинсан анги танхим нэгдлээ. Эерэг хандлага, харилцааны соёл сургалт, сайн туршлага, шилдэг хичээл уралдаан өрнөлөө. Багш сурагчдын шинийг нээх, шинийг сурах эрдмийн эрэл үргэлжилсээр. Цэцгийн мандал, спорт зал, мэдээллийн самбар, мод тарилт, хамтын хүчээр орчноо бүрдүүллээ. 2022 оны 100 анхны 42 төгсөгч гэрчлэгээгэн гардан авч сургуулийн түүхийн нэгэн шинэ хуудсыг нээлээ. Солонгосын боловсролын байгууллагатай хамтын ажиллагаа эхэлж смарт ангийн суурь тавигдлаа. (2022-оос 2023 онд Финляндийн Eduten платформыг туршиж олон улсын хэмжээнд гайхалтай үр дүнтэй гэж үнэлэгдлээ. Эцэг эхийн нэгдсэн уулзалт зохион байгуулж хүүхдийн хөгжил, ахиц дэвшлийг багш, эцэг эх, сурагч хамтдаа хэлэлцэх шин соёлыг бүрдүүллээ. Англи хэлний баяр, хүрдний баяр уламжлал болон тогтжээ. Номын сан шинчлэгдэж анхны төгсөгч маань Каны наадмын улаан хевсэн дээр алхаж сургуулийн нэр олон улсын тавцанд цуурайтлаа. 2023-аас 2024 он шатрын дугуйлан нэгдэж сурагчид оюунаа хөгжүүлэх, сэтгэн бодох өргөттэй боллоо. Эрхүүгийн 6 дугаар сургуультай хамтан ажиллагаа эхэлж менежмент, цахим сургалтын шинэ арга туршилгаа солилцлоо. Үндэсний бичиг соёлын баяраар бүх 6 дугаар ангийнхан их хэл өв соёлоо тайлагнаж бахархлын өдөр болгон тэмдэглэдэг боллоо. (2024-өөс 2025 он мини волейболын өдөрлөг, цирк, морин хур, таеквондо, шатрын уралдаанд сурагчид тэргүүн байрыг эзэлж Монгол улсаа олон улсын тавцанд төлөөллөө. Баян зүрх дүүргийн 60 жилийн ойд бүтээлч ажиллаараа тэргүүлж хамт олон шилдэг бүтээлээрэн бахархлаа. Иркутскт олон улсын сургалт зохион байгуулж сурагч солилцооны шинэ боломжууд нэгдлээ. Үдийн хоолны өдөрлөг, сэтгэл зүйн нээлттэй өдөрлөг зэрэг ажил нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйд чиглэсэн бодит дэмжлэг болсон юм.
Сургалтын менежментийн шинжилэл хэрэгжиж, сурлагын чанар 19%-аар агсан нь хамтын хүч, нэгдсэн зорилгын тод илрэл байлаа. Өнөөдөр 155 дугаар сургууль бол хүүхдүүдийн хүсэл мөрөөдөлд хүрэх гүүр, багшийн урам зоригийн илэрхийлэл, эцэг эхийн итгэлийн гэрэл болсон сургууль. Эгэлхэн эхлэлтэй ч итгэл дүүрэн ирээдүйтэй сургууль. Эрдэмийн өргөний үдээр алхсан бүхэн ирээдүйн замыг гэрэлтүүлж мөрөөдлөн тээж итгэлэн бадраадаг юм. Энд ажиллаж байгаа багш нарын халуун сэтгэл, эрдэмийн мананд зогсох ажилчдын үнэнч хөдөлмөр, ирээдүгэн бүтээх сурагчдын цэнгийн нээд, нэгэн гэр бүл болон нэгдэж сургууль хэмээх ариун нэрийг мөнхөлдөг юм. Энэ бол бидний бахархал, энэ бол бидний ирээдүг бүтээх их мөрөөдлийн эхлэх цэг билээ. Өнөөдрийн бахархал бол маргаашийн шин зорилгын эхлэл. Бид хүүхэд бүрийн зүрхэнд мэдлэгийн гэрэл асаасаар хамтын хүчээр өглөө бүрийг улам гэрэлтүүлнэ. Хамтдаа бүтээсэн 5 жилийг эргэлт болгож, хамтдаа бүтээх ирээдүйн 10-20 жилийг яг одооноос эхлүүлцгээе.
Захирлаа манайхан зураг даруулахад бэлэн болоод цугларчлаа. Та гарах уу? Оо за. За. За одоо гарлаа. За. Хамт да бүтээсэн 5 жил